За сайн байцгаана уу манай Аслангийн ордныхон та бүхэндээ одоо 2025 онд таны ажил амьдралд юу тохиолдох вэ? Анхаарах зүйлс юу вэ гэсэн уншлага эхэлж байна. За эндээс харахад манай Аслангийн ордныхонд одоо нэг чухал нэг сайхан мэдээ байна. Энэ бол одоо шинэ орон гэртээ болох нь яахын аргагүй шинэ орон байна. Шинэ байр юм уу, шинэ гэр орон худалдаж авах юм уу, эсвэл шинэ хаашаа байш, эсвэл шинэ гэртээ болох юм уу. За энэ дээр одоо шинэ гэрт орсноор одоо амьдрал сайхан өөрчлөгдөхөр харагдаж байна тийм ээ. Одоо шинэ гэрт ороод шинэ attitude одоо шинэ юу гэдэг тийм ээ. Ийм амьдралын одоо шинэ одоо мөчлөгч юм уу. Иймэрхүү юмнууд харагдаж байна шүү. За энэ дээр бол одоо нэг одоо мөнгөтэй нэр нөлөө бүхий тийм ээ. Одоо хүүхдийн чинь аав юм уу? Эсвэл одоо тийм ээ юу ч нэг тийм хүн ямар зарим нэг нь бол одоо тийм бэлгийн журмаас ахгүй тий одоо бэлгэлж байгаа юм шиг нэг нөгөөгөөр сольж байгаа юм шиг тийм нэг тийм нэг ямар нэг байдлаар нэг шинэ гэр оронтой болох нь. Тэгээ энэ гэр орон бол үнэхээр бас сайхан байх нь тийм ээ. Энэ бол таныг их баярлуулах нь. За урд нь одоо хайр сэтгэлийн холбоотой байсан хүн ч юм уу тийм ээ. За нэг иймэрхүү юм харагдаж байна шүү. За мөн одоо манай зарим нэг нь бол одоо гэр бүл бол одоо ингээд байр худалдаж авахар төлөвлөж байгаа. Эсвэл байшин худалдаж авахар төлөвлөж байгаа улсууд бол одоо 25 онд одоо энэ бүтэж сайхан гэр оронтой болох нэ гэж ойлгоорой. За мөн одоо энэ дээр ажил хөдөлмөрийн өсөлт харагдаж байна тийм ээ. Одоо энд одоо ажил дээр одоо өсөлт дэвшилтээс гадна одоо энийг хийх үү, болох уу, яах уу гэж эргэлзэж ирсэн ийм юмнууд бол одоо нэг тийшээ болж тийм ээ. Та одоо шинэ юу хийхээ ойлгох юм шиг тийм ээ. За одоо шинэ юм ажил төрөл эхлүүлэх юм уу? Айл эсвэл бол одоо энэ ажилдаа ажилласаар байх юм уу? Эсвэл инх юм уу, тэх юм уу гэсэн нэг юм шийдэлд хүрэхээр ийм харагдаж байна. За мөн одоо энэ Аслангийн ордныхан маань одоо 25 онд бол одоо маш өөдрөг үзэлтэй одоо дандаа positive thinking дандаа эрэг сайхан бодолтой байгаарай тийм ээ. За одоо энэ 24 онд одоо төр зүрийн одоо ийм үл мэдэгдэх тийм манантай үе байсан болвол одоо 25 онд одоо манан арилж одоо юмнууд сайхан ил болж таны одоо хүсэж ирсэн хүслүүд нь биелэж эхэлэх нэ тийм ээ. За энэ дээр одоо тэр гэр орны асуудал бол нэгт нь орж байгаа юм тийм ээ. Энэ бол одоо таны хүсэл байсан харагдаж байна. За мөн одоо манай одоо зарим Аслангийн ордныхан маань одоо хүнтэй суух нэ тийм ээ. За энэ дээр бол одоо би шинэ хүн гэж харахгүй байна. Одоо багын найз юм уу? Айл эсвэл одоо гэр урд нь одоо мэддэг байсан хүнтэйгээс одоо дотн харьцаанд орж одоо нэг гэрт орох юм нэг тиймэрхүү юм бас харагдаж байна шүү. Мөн одоо танд одоо 25 он одоо сайхан мөнгө олох сайхан таатай боломжийг бүрдүүлж өгөх нь та одоо гинтийн сайхан бэлэг хүлээж авах нь тийм ээ. За энэ бэлэг бол одоо урд хийсэн карма одоо хийсэн одоо сайн үеийн одоо сайн мэдээ сайхан мөнгө эд баялаг байгаа учраас би хэлж байна л да одоо сайн үеийн үр дүн юм аа л гэж шүү. За одоо тэгээд 20 одоо би бүгдэнд нь л хэлж байгаа л да 24 онд одоо сайхан одоо алдсан байрсан яасан юм одоо хүний одоо амьдралд янз бүр юм тохиолддог шүү дээ тийм ээ. Ер нь сэтгэл гонцоолгосон, салсан, нийлсэн иймэрхүү юмнуудаа бүгдийг сайхан орхиод тийм ээ. 25 онд одоо шинээр сайхан бүгдийг эхлүүлээрээ тийм ээ. За тэгээд ийм нэг бараан царайт юу бор царайтай тийм ээ. Тийм нэг сахал ус болсон нэг тийм хар устэй нэг тийм хүнтэй л буцаж холбогдох гээд байна да. За энэ дээр одоо
одоо physical одоо тийм бие махан бодийн харьцаанаас илүү бас одоо тийм харьцааг их одоо урдаа тавихаас гадна тийм ээ одоо сэтгэл зүрхний харьцааг их хүсэмжлэх нэ тийм ээ ийм харьцаа ер нь их тун чухал шүү тийм ээ одоо ийм одоо physical харьцаа бол одоо ер нь төр зурих байдаг тийм ээ өшөө сайхан сэтгэлээрээ холбогдож өгөх нь их чухал байна шүү гэсэн ийм мессеж байна. За энэ дээр бас өшөө нэмж хэлэхэд одоо сонголт байгаа юм шиг харагдаж байна л да энэ хүнд одоо тийм ээ хоёр хүн одоо нэг нь их сэтгэл сайтай мөртлөө одоо яг ингээд амьдрах гэхээр одоо юу гэдгийг одоо эдийн засгийн байдал нөлөөлсөн ч юм уу тийм ээ нөгөө нэг нь их мөнгөтэй мөртлөө яг ингээд нэг яг ингээд амьдрах гэхээр зэрэг бас болдоггүй тийм ээ урдны харьцаатай юм уу аль эсвэл бол одоо хоорондоо одоо зан характер таардгүй юм уу иймэрхүү асуудлууд харагдаж байна. Мөн одоо энэ амьдралд одоо энэ танд одоо сайхан орж ирж байгаа энэ эд баялаг байшин орон гэр юу гэдгийг тийм ээ мөнгө төгрөг ийм сайхан юмнаас олж одоо хүн одоо ер нь бол яг мөнгө харахаараа хүн өөрчлөгдөж болно л та тийм ээ нэг одоо гэр бүлийн дунд тийм нэг хагарал гарах одоо таны сэтгэлийг эмзэглүүлсэн асуудал гарах тийм ээ ийм магадлалтай биш энэ сэргийлээрээ тийм ээ за энэ дээрс одоо би бас нэг юм харж байхаар одоо танд ийм сайхан зүйлс эд баялаг орон гэр юу гэдгийг ийм сайхан зүйлс ирж байна энийг одоо заавалжгүй зарлан тунхлах шаардлага байхгүй тийм ээ за энийг бол одоо хүн бол одоо нөгөө чимээгүйхэн одоо өмсөж зүүж идэлж хэрэглэж тийм ээ чимээгүйхэн сайхан жаргаж болдог шүү дээ тий гэсэн үг өгдөг тий тэрүүн шиг одоо аль болох өөртөө хадгалаад тийм ээ болж өгөх юм бол одоо хил ам хэрүүл тэмцэлээс одоо жоохон холхон амаа жоохон хонхиж байвал их зүгээр харагдаж байна. За энэ дээр одоо бас нэг нэмж хэлэх юм. За одоо нэгэнт ингээ сайхан мөнгөний одоо ийм юм нэгдлээ. Одоо мөнгө төгрөг сайхан 24 оныг бол одоо хамаагүй сайхан байхаар харагдаж байна. Энэ дээр одоо бас мөнгө төгрөгөөс зөв зохистой зарцуулах. Тэгэхгүй бол одоо оны сүүлээр бас мөнгөний асуудалд орох магадлалтай тийм ээ баруун солгоогүй одоо үргэж байдаг юм уу юу ч гэдгийг иймэрхүү юм харагдаж шүү. Энээс бас болгоомжлороо тийм ээ за одоо тэгээд 25 онд сайхан эерэг бодолтой сайхан ер нь би одоо сайхан зүйлийг хүлээж авахд бэлэн гэсэн ийм бодолтойгоор сайхан ухтаж сайхан одоо тийм сайхан зүйлсүүдийг одоо өөртөө давтан хэлээрээ тийм ээ за би ингээ ерөнхийдөө хэлэх юм аа за ингээд та илүү одоо дэлгэрэнгүй уншлага хийлгэхийг хүсэх юм бол одоо миний Facebook пэйж рүү Монгол Стар тайрууд гэдэг Facebook пэйж эсвэл энэ description box-д мэдээлэл нэж хандаарай. За баярлалаа, баяртай амжилт.